Нэгдүгээр ангид ордог жилээ миний охин дэлхийн зохиол улсын байгууллагад хамрагдсан. Би дэлхийн зөнгийн олон үйл ажиллагаанд хамрагддаг. Жишээ нь би зургийн дагуулан, хэмлэлийн клуб, импакт клубт хамрагддаг. Үүнээс би импактыг онцлмоор байна. Учир нь импактад биднээс туслаад эмнэлэг үзүүл, орон нутагта маш олон нөлөөлийн ажил явуулж хүүхдүүдэд эргээр хандаж, уриалга явуулж байгаа. Би импакт төлбөрт явснаар бусадтай ийдэг харьцаж, өөртөө итгэлтэй болох, бас үе тэнгийнхнээ уриалах явдал байсан. Манай импакт клуб маань маш олон нөлөөлийн ажлыг орон нутагтаа хийсэн. Үүний нэг жишээ нь гэвэл насны хүрээгүй хүүхдэд электрон тамхи зарахгүй байхыг уриалсан удирдамж засаг даргатаа хүргээд засаг дарга маань үүнийг маш эргээр хүлээж аваад бүх дэлгүүрүүдэд маань электрон тамхи зарахгүй байхыг хоригдсон албан тоод явуулснаас одоо манай дэлгүүрүүд электрон тамхи зарахгүй байгаа. Энэ маш том нөлөөлийн ажил болсон. Хүүхэд байхдаа ер нь нээлттэй биш дуугаа тийм хүүхэд байсан. Би өөрийгөө олон талаас хөгжүүлэх сонирхолтой. Бас би энэ хөтөлбөрт хамрагдсан миний хэл ярианы чадвар сайжирч бусдаа өөрийгөө үлгэрлэж чаддаг болсон. Дэлхийн зөнгийн олон үйл ажиллагаанд оролцсон надад хамгийн таалагдсан биднэрт ариун цэврийн байгууламж, манай сургууль ариун цэврийн байгууламж барьж өгөх явдал байсан. Бид нар гадаа хүйтэн зузаан хувцастай тухгүй орчинд бийцдэг байсан. Одоо харин бид нэр ариун цэврийн байгууламж барьж өгснөөс бид нэр 5 дахьтай орчин суралцсан. Намайг ивент тэгж байгаа ивент дэлхийн ачаар би болон манай орон нутгийн хүүхдүүд үр шимийг хүртэж байгаад би маш их баярлаж явдаг.